Сайн байцгаана уу та бүхэнд. Өөрийнхөө хөгжүүлж буй иж бүрэн онлайн курс хичээлийг танилцуулахдаа таатай байна. За энэ онлайн курс хичээл нь бол SBS-ийн мастер гэсэн онлайн курс хичээл байгаа. За энд ямар агуулга багтсан гэдгийг та бүхэнд товчхон танилцуулъя. Модуль хэсэг дээр ерөнхийдөө 18 бүлэг сэдв байгаа. За сэдв болгондор бол дэд сэдвүүд нь байгаа. За тухайн сэдвүүдэд бол мэдээж хичээлийн лекцийн агуулга, видео, үзүүлэн. За тэгээд зарим хичээлэр бол хэлцүүлэг, дасгал даалгавар боловсруулсан байгаа. Та бүхэнд товчхон курс хичээлээ танилцуулъя. За ингээд сэдвүүд нь энд явж байгаа гэсэн үг. За жишээ нь статистик хичээлбэл time статистик, тархалт, корреляц, регресс, за таамаг шалгах төрлийн аргууд орсон байгаа. За новой вариацийн шинжилгээ байгаа. Тэгээд фактор анализ, кадастр анализ. За хамгийн сүүл нь бол өгөгдлийг графикаар илэрхийлэх, тэгээд судалгааны тайлан буюу эрдэм шингийн сэтгүүл SBS дээр боловсруулсан зүйлсээ хэрхэн яаж оруулах вэ гэсэн агуулгууд багтсан байгаа. Доторх агуулгыг хэрхэн төлөвлөсөн бэ гэдгийг та бүхэнд товчхон танилцуулъя. За жишээ нь бол энэ тархалт гэсэн хичээл байна. Энэ дээр бол за ихтэй энэ тархалт гэсэнтэй холбоотой судлах зүйлсийг энд ингээд текст болон хүснэгт зураг зэрэгээр тайлбарлсан байгаа. За тэгээд үүнийхээ дараа бол суралцагч нар үзүүлэнгээ үзнэ. За үзүүлэн дээр бол за ингээд тухайн зүйлийг хүн үзээд ойлгох байдлаар товчхон байдлаар ингээд үзүүлэнгүүдийг бэлдсэн байгаа гэсэн үг. За энд нэг онцлог байгаа нь ерөнхийдөө бусад хичээлээс ялгаатай нь юу гэхээр за тухайн судалгааны анализ хийхдээ заавал ингээд алгоритмын дагуу хийхээр ингэж төлөвлөж оруулсан байгаа. За үүний дараа бол видеого суралцагч нар бас нэг талбар дээрээс үзэх боломжтой ингээд. За видеон дээр ерөнхийдөө бол тухайн агуулгыг товч тайлбарлаад тэгээд төгсгөлд нь бол SBS програм дээр за хэрвээ дунд заавар байдлаар ерөнхийдөө оруулсан ийм видеонуудтай байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл нарамал тархалттай биш гэж. За та бүхэн энэ онлайн курс хичээлийг сонирхож байвал за энэ компьютер дээрээс үзэж болно. Эсвэл утсан дээрээс бас үзэх боломжтой байгаа. За жишээ нь суралцагч нарт бол хичээлийн агуулга ерөнхийдөө ингэж харагдана. За modules гэж орохоор за сайн дэлгэсэн дээр харагдчихсантай адилхан харагдаж байгаа тийм. За ингээд чанарын суулгааны аргууд гэд орохоор за унших зүйлс нь энд байгаа. За зарим агуулга ингээд илрүүлээд үзэж болно тийм. Иймэрхүү байдлаар хийсэн байгаа. За зарим хэсгээр нь ерөөдөө бол товч тайлбар энтрийг нь бас хийж өгсөн байгаа. За гэх мэтлэн утаснаас үзэж болох юм байна тийм. За түрүүний видео тасгийг үзье. За тархалт. За энэ нөгөө унших агуулга гэж харагдана. За үзүүлэнгээ шууд утсан дээрээсээ үзүүлэнгээ шууд үзэж болохоор байгаа гэсэн үг. Гэх мэтлэн за видеого мөн адилхан утаснаас тоглуулж болно гэсэн үг. За иймэрхүү байдлаар би SBS-ийн мастер гэдэг онлайн курс хичээлийг багш судлаач за судалгаа хийж сурахыг хүсэж байгаа хүн болгон зориулсан байдлаар иж бүрэн онлайн курсыг хөгжүүлсэн. За та бүхэн сонирхож байвал надтай холбогдоод энэхүү онлайн курс хичээлийг үзэх боломжтой. За анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.